За эрхэм хүндэт наадамчид эрхэм хүндэт үзэгчдээ. За энэхүү Төв дэлхийн Төв Азийн Жээжинд орших Туурах тусгаар Монгол орны минь баруун хязгаар Улс аймгийн өндөр хангасан буюу Загстан аймгийн Ачид бангийн хошуу, Ханхи хошууны нутагтай өндөр хангасамна зохион байгуулагч буй. За Ханхи хурд Улс аймгийн зүүн бүсийн хурд мордын уралдааны Ядуун сүргийн мандаа Азраг насны уралдаанаар одоо эхэлж байгаа. Энэ өдрийн наадам эхэлж байна. За энэ өдрийн наадмын энэхүү цаг мөчтөр одоо хурдан шандаас Азрагны уралдааны гарааны зурхаар хөдөлж байгаа торгон мөчийг үзэгч олон та бүхэн харж байна. За энэхүү өдрийн наадмыг Домогт Цайвар халтар Морисборд Уяжтын холбооны тэргүүн Нотхон бай тэргүүтэй Домогт Цайвар халтар Морисборд Уяжтын хамт олон за Засдаргын тамгийн газар за мөн өндөр хангасмын Цалуу, Батсайхан, Цагаан нуур, Жаргалан, Цэцэрлэг хэмээх 5 багийн хамт олноос одоо энэхүү өдрийн наадам зохион байгуулж байгаа юм байна. За энэхүү өдрийн наадамд одоо хурдан шандаас нийт 26 назраг мордодтой гарааны алтан шар зурхаарыг хөдөлж байна. За энэхүү азрагнууд дотор Улс аймгийн 90 жилд одоо даага түрүү магнад хурдж байсан Улс аймгийн нөлгөөс сумын аймгийн алдарт туяаж замбын алдарт одоо буган азраг мордож байгаа харагдаж байна. За мөн одоо саяхан Завхан аймгийн Асгад сум зохион байгуулалтын Завханы бүсийн уралдаан түрүү магнад хурдалсан одоо Туулын нэмхүүгийн уйж өндөр хангасмын аймгийн алдарт байж Туулын нэмхүүгийн уйж хурдж байгаа Ламсүрэнгийн сод үлгийн хурдан хар азраг мордож байгаа харагдаж байна. За энэ 76 номертой энэ хээр азрагыг харуулаарай. Энэ 76 номертой хээр азраг бол одоо энэ Улс аймгийн Завхан сумын Алтайгийн буян тогтхын хурдан хээр азраг байна. За Монгол улсын алдарт туяаж Дайвын нэмийн Батцайхны унган ийм хурдан хээр азраг мордож байгаа харагдаж байна. За тэр хар мор тавиачтай энэ цоохор азрагыг харуулаад гараад цоохор азраг бол одоо энэ Улс аймгийн энэ нөгөө Завхан аймгийн энэ азраг байна. Завхан аймгийн Тэлмэн сумын аймгийн алдарт туяаж Батчуулгын Баасан зүрэнгийн уйж хурдж байгаа Ойдөв цогцлын Батчуулгын хурдан Аз цоохор гэдэг азраг байна. За аймгийн бүсийн уралдаанд одоо 2 хайрлаад байгаа. За Яруу сумын 100 жилийн одоо түрүү манад хурдж байсан ийм хурдан азраг байна. Энэ өдрийн бас өнгөн дээр гээд бас уяа эвтэйхэн мордсон ийм цоохор азраг мордож байгаа харагдаж байна. За энэ шар чэйжний нийтийн 21 дугаартай байна уу да. Энэ 21 дугаартай энэ Улс аймгийн өндөр хангасмын Чипагийн Батөрч хурдан хээр азраг байна. Сум орнотын чанартай наадамтай 3 аягдж дөрүүлж байгаа хурдан хээр азраг мордож байгаа харагдаж байна. За энэхүү өдрийн наадам одоо Улс аймгийн өндөр хангасмнаа Ханхи хурд зүүн бүсийн хурдан мордын уралдаанд азраг наснаар эхэлж байгаа. За Улс аймгийн өндөр хангасм бол одоо Ханхи унган адуугаар одоо алдартай ийм одоо нутгаа. За Ханхи унган адуу бол одоо энэ байгаль цагуурт одоо төсвөртэй өвлийн хүүдэн төсвөртэй за адууны бизлэгийн хувьд одоо биеийн хэмжээгээр бол бага боловч за булчинлаг шандас сайтай хол зам төсвөртэй юм адууны үржил селекц талтай өндөр ханга Ханхи унган адуугаараа одоо алдарсан юм нутгаа. За Ханхи одоо унган адуу бол одоо бор цайвар зүсмийн одоо байгалийн үзмжийг одоо шингээсэн ийм зүс голдуутай бор хээр зүс за шархал ийм бор сааралдуу зүсмийн одоо голсон ийм зүсмийн адуу байдаг. За энэ өдрийн хурдан за азрагны уралдаанд энэ 12 номертой энэ Улс аймгийн өндөр хангасмын Халзангийн бүрэг сүрэнгийн хурдан хонгор азраг мордож байгаа харагдаж байна. За мөн энэ Улс аймгийн өндөр хангасмын аймгийн алдарт туяаж Ванчин сүрэнгийн алтан гэрлийн хөө алтан гэрлийн сумын газрын одоо хурдан хүрээ азраг мордож байгаа харагдаж байна. Тэг 72 номертой мордож байна. За энэ 51 дугаартай хонгор азрагын хамгийн ард яваад байгаа харагдаж байна. Нэг зурлаа манай зурлаас сайхан харуулдаг гараа. Энэ шар чэйжнийтэй хонгор азраг бол одоо энэ Дорнод аймгийн Цагаан сумын нэргүүн сайхны унган за Улс аймгийн өндөр хангасмын сумын алдарт туяаж Хайстандан бимдурж хурдан хонгор азраг байна. Энэ одоо зүүн хангасм, Хэрэгс сум, Сахан хайрхан сумд одоо Улсын зүүн сумын 100 жилийн одоо ариг хичүүлсэн хурдан хонгор азраг байна. За мөн сах уяа эвтэйхэн сайхан өнөөдөр бас өнгөн нурлт газар байгаа юм шиг харагдаж байна. За энэ бор азрагыг харуулаад гараа энэ 5 нүдэн зоос тамхт энэ Өөр аймгийн хараа сумын хаян хэрвэн гард магнаа унганд азраг байх шиг байна. За 5 номертой энэ Улс аймгийн өндөр хангасмын сумын алдарт туяаж Халдсан хүүгийн ган төмрийн хурдан бор азраг байна. За өндөр хангасмын 100 жилд өнгөрсөн жилд айргийн тавд хурдж байсан бор азраг байна шүү. За зүүн хангасмын 100 жилд бас айргийн 3 хурдсан байх. За түүний нааны энэ жинстэй дормон намгтай энэ хүрээ азраг байна. 23 дугаартай. За манай зураглагчны сайхан харуулдаг гараа. За энэ бол одоо Улс аймгийн өндөр хангасмын Бимбагийн Даштавайгийн үеж хурлаж байгаа Бэмсрэнгийн Даримагийн хурдан
хонгор зээ дазар байна. Сүмийн наадамд нэг төрүүлж ам хоёр ам үзэлд байгаа хонгор азар мордож байгаа харагдаж байна. За өнөөдрийн хурдан азарганы оролдоонд одоо 15 км-аас одоо хүчсөрч оролдонаа. За өндөр ангасны хувьд бол одоо энэ хаврын хувьд бол одоо ногоо элбэг сайхан авруулж байгаа юм байна. За өндөр ангасм энэ жилийн хувьд бол одоо нэг онцлог нь за өндөр ангасм маань шинэ морины газар одоо хамгийн анхны уралдааныг хийж байгаа шинэ морины газар. За энэ өндөр ангасмаас энэ баруун урд зөв урд чиглэлд нэг 10 км-ийн хувьдаас нь за энэ газар ч одоо чулуугүй сайхан за алсар өгсөж уралдаг ийм сайхан газарт өнөөдрийн уралдаанд зохион байгуулагдах юм байна. За энэ тэг 39 дугаартай энэ Завхан аймгийн Хилмэл сумын Батчулууны бэмс баасан зүрхэнгээ уйжруулж байгаа. Ойд цогцлын Батчулууны хурдан Аз цоохор гэдэг газар. За энэ мордож байгаа харагдаж байна. За энэ тэг 21 дугаартай энэ одоо Увс аймгийн өндөр ангаас сумын Шипагийн Баттуржийн хурдан Сувдан хээр гэдэг газар мордож байгаа харагдаж байна. За өнөөдрийн хурдан азарганы уралдаан бол одоо газар сувсан хурдан шандаас 26 азарг мордож байгаа харагдаж байна. За манай зурагдлаач дурын энэ саарл азрын сайхан хараад батгаарай. Саарл азар 52 дугаартай байсан нь. За энэ 52 дугаартай. За үгүй хиний азар үлээ. Саарл азар чинь. Бүрүсрэнгээ. Энэ 53 дугаартай юм шүү. Увс аймгийн өндөр ангаас сумын Батбаярын бүрүсрэнгийн хурдан саарл азар байна. За өнгөрсөн жил өндөр ангаас сумын 100 жилд айрагцсан азар юм байна шүү. За өнөөдрийн уралдаанд одоо Хөвсгөл аймаг, за энэ Хөвсгөл аймаг, за Завхан аймаг, Увс аймаг, Ховд аймагаас одоо олон сайхан уралдаан хөлбөд хийж уралдсан байна. За тэр цаагуур яваад байгаа тэр хонгор азрын цааны нэг тэг 70 дугаартай нэг бор азрыг харуулж батгаараа энэ хар азрын цааны ба. За энэ Монгол Улсын тодмонд байж Дамдаржаагийн ононгийн онон намхтай энэ бор азраг байна. За энэ Хөвсгөл аймгийн Арбул сумын аймгийн алдарт байж Батцайхны Мичтмагийн хурдан бор азраг байна. Сая одоо Завхан аймгийн Нөмрөс өмнө зохион байгуулагдсан бүсийн уралдаанд айрагдаад ирсэн энэ бор азраг байгаа. За тэр тэг 91 дугаартай энэ сайхан шар цэжний мэт хээр азрагыг мордож байгаа харагдаж байна. Тэр хээр азраг бол одоо энэ Увс аймгийн өндөр ангаас сумын алдарт байж Жаргалын нэмнэлгийн хурдан хээр азраг байна. За өнгөрсөн жил өндөр ангаас сумын 100 жилийн аман хөзөнд урдсан хээр азраг мордож байгаа харагдаж байна. За хамгийн цаана тэр баруун захт явсан тэр тэг 19 дугаартай бор азрагыг харуулаарай. Тэг 19 дугаартай бор азраг бол одоо энэ Увс аймгийн өндөр ангаас сумын Галуутрын лавгу сүрэнгийн хурдан бор азраг байна. 19 нөмөртэй мордож байгаа харагдаж байна. За Увс аймгийн Тэс сумын аймгийн алдарт байж Жавын Баямнхийн үнэ гадуу шүү. За нөгөө нэг бор азрагных нь одоо төл байх. За 68 дугаартай энэ Увс аймгийн өндөр ангаас сумын аймгийн алдарт байж Туулын нэмэхүйгийн уйжруулж байгаа Лам сүрэнгийн содвилгийн хурдан хар азраг мордож байна. За тэг 68 дугаартай. За саяхан болсон одоо Завхан аймгийн Асгад сум зохион байгуулсан Асгатын урд Завхан аймгийн Хойд улсын урд мордын уралдаанд түрүү манад хурдчаад ирсэн азраг байна. За одоо азрагны уралдаанд бүртгүүлсэн одоо манай төгөөрөмж одоо ороход нэг километр хүрхөө орсон байна. За өнөөдрийн хурдан азрагны уралдаан маань одоо 15 км-ийн асар явна. За манай жолооч баруун тал зүүн талаар явчих. Зүүн талаар дагж яваад цаагаараа тойроод баруун талд гарчих. Зүүн арталд гарчих. Буруу. Тий. Одоо азрагнуудаа дагаад явчих зүгээр. За. Энэ тий төгөөрөмжийн цаагаараа тойроод тий. Ороод босгоон цаагаараа төрчих. За энэ тэг 76 нэмэлттэй байсан нь. За зүгээр дагаад орчих. Төхүүлж байгаа. Тийм. За энэ 76 нэмэлттэй. Энэ Увс аймгийн Завхан сумын Алтайгийн буян тогтхын хурдан хээр азраг байна. За Монгол Улсын алдарт байж 58 цаах нөмөр. Тайлбар. Жохон зайд явчих. За одоо жохон зайд явчих. За хадаас явчих. За энэ төхөөрөмжийг харуулах гараа урагшаага. За энэ төгөөрөмж рүү хот одоо хүн орхон гэсэн байна. За энэ 12 дугаартай хонгор азраг байна да. За энэ 12 дугаартай хонгор азраг бол одоо энэ Увс аймгийн өндөр ангаас сумын алдарт байж Халзангийн бүрүүсрэнгийн хурдан хонгор азраг байна. За тэг 29 дугаартай мордож байгаа энэ Увс аймгийн өндөр ангаас сумын аймгийн алдарт байж Туулын нэмэхүйг уйжруулж байгаа Туулын ган төгсийн хурдан хөрөө азраг байна. За Увс аймгийн наадамд одоо 2022 онд ардын хүслийн 101 жил байгаар одоо соёл найргийн дөрөв төрүүлж байсан байх шүү. За 2019 онд одоо шигшмд хурдан даага мөн үзэн төрүүлж байсан юм хурдан хөрөө азраг байна. За манай жолооч жоохон цаашаа хөндөр явчих. За өнөөдрийн хурдан ханххийн хор зүүн бусан хурдан мордын оролдоонд дадум
Сургийн мандаа азраг насны урлаан эрхэлж байгаа. За азраг одоо төхөөрөмж рүү ороход за 100 м хэрэг нөлдсөн байна. За манай цаагуур яваа төөрөөд цаанаас нь араас нь төөрөөд цаана гарч огсон. За домогт сайвар халтар морин спорт уяжталын хамт олон за энэ өдрийн наадмыг одоо зохион байгуулж байгаа. За Мондгийн нотхон метргүүтэй домогт сайвар морин спорт уяжталын хамт олон за мөн өндөр ангаас өмнө таван баг за застрын тамийн газар албан байгууллагын хамтран зохион байгуулж буй Овсамын 100 мөсөн хорд ханхын орд морис ханхын орд одоо 100 мөсөн ордон мордын уралдааны азраг одоо төхөөрөмжний араар ороход бэлэн болсон байна. За тэр цаам машинуудын хамгийн цаагаараа зөөрөө зогсож байгаа. Тэгээд за өнөөдрийн уралдаанд 26 нартан туртаа Дүн сургийн мандаа азраг хүртгүүлсэн. За яваа зогсож. Төхөөрөмжний урдаасан харуулж манай урдачиг. За цаашаа. Хурц цаашаа. За тэг тосчих. За тэр манай азрагнуудаа сайхан харуулаарай. За өнөөдөр одоо 26 нартанд дурд. За энэ завхны тэлмний бор азраг одоо тэргүүтээ азрагнуудад төхөөрөмжнээр орж байгаа харагдаж байна. За энэ завхан сумын тэлмэн сумын аймгийн алдарт туяаж Батчуулгын бас сөрөнгө үйжүүлж байгаа. Ой шахир байхгүй ширгүү. Энэ за төхөөрөмжнээр азрагнууд орсон. За нэг мандаалагчийн тохиогоор одоо нэгэн зэрэг иргэнэ. За эрхэн хүндэд наадамчид эрхэн хүндэд үзэгчтэй ийхүү Увс аймгийн өндөр ангаас өмнө зохион байгуулж буй яваараа ханххийн урд Увс аймгийн 100 мөсөн ордон мордын уралдааны Адуун сургийн мандаа азрагны уралдаантай гарааны төхөөрөмжнөөс бүтлэнгүү сайхан хэрэглээ. За одоо хамгийн наавар гарч байгаа энэ Тэг 33 дугаартай хонгор газар гараад ирсэн байна. За түүний урдад тэр Тэг 36 дугаартай хонгор газрын Хөвсгөл аймгийн Галзам аймгийн алдарт байж Иргэзэнгийн амар сайхны үйчрлж байгаа. Амар сайхны амар зайгийн үйс одоо хонгор газар гараад ирсэн байна. За энэ тэр урдны азрагны уралдааны өнгөн дээр одоо 5 дугаартай энэ одоо Хөвсгөл Өөр хангаа аймгийн Харар сумын хаян хэрвэн гардамгны явна. Увс аймгийн өндөр ангаас сумын алдарт байж халзан хүүгийн ган төмрийн хурдан бороод зэрэг одоо өнгөний хүрээ хазганы цаагуур одоо аман хөзөн дээр гадарч. За манай зургаачин дурын жоохон ойр төрөө. За нөмрийн цаа харагдах байна. За хамгийн цаагуур тэр саар лазар хээр азар гараад ирсэн байна. Тэг 37 дугаартай энэ Увс аймгийн наран бүлэг сумын сумын алдарт байж Сүхбаатарын мөнх эрдний хурдан халтар азар гараад ирсэн байна. Орцоогийн баяр сайхны онгон ийм халтар азар байна. За түүний цаагуур нь одоо тэр бор азар гараад ирсэн байна. За нөмөр нь сайн харагдахгүй. За 3 өдрийн хүрээ азрах бас хүүхдийн нөмөр нь дэр байд байна. Тамцургийн бор азар. За амг хөзөн дээр одоо энэ өндөр хангаас минь Тамцургийн бор азар юм байна шүү. За хэдэн нөмөр мордлоо одоо энэ Тамцургийн бор азар. За түүний наагур нь одоо энэ Тэг 70 дугаартай бор азар гараад ирсэн байна. За энэ одоо Хөвсгөл аймгийн арга болон сумын аймгийн алдарт байж Батцайхны Мичтмагийн хурдан бор азар байна. Монгол улсын дадмантай байжОномгийн дамдаржагийн онгийн унган. За манай жолооч өнгөний 4 азартай нэг очоорой. За өнгөний 4 азартаа зэрэгцээ явчих. За энэ ханхгийн орд азар насны уралдааны өнгөн дээр за Тэг 37 дугаартай Увс аймгийн наран бүлэг сумын одоо Сүхбаатарын мөнх эрдний хурдан сумын алдарт байж Сүхбаатарын мөнх эрдний халтар азар хөдөлж байгаа. За аман хөзөн дээр одоо энэ 10 дугаартайс нөө. За нэг хиний алтан бор азар чи энийг хүлээд байна. Цагуун сүрэнгийн бор азар аман хөзөн дээр за айргийн 3 дээр нь одоо за яваарай манай жолооч явчихаарай. За Хөвсгөл аймгийн арга болон сумын аймгийн алдарт байж Батцайхны Мичтмагийн хурдан бор азар. За Тэг 56 дугаартай нөө 52 дугаартай нь хүрээ азар 58 дугаартай энэ Хөвсгөл аймгийн Төнгөл сумын аймгийн алдарт байж Иргэзэнгийн ямар сайхны үйжүүлсэн Батнамын хурдан хүрээ азар айргийн 4 дээр гадарсан байна. За айргийн 5 дээр нь одоо энэ Завхан аймгийн Тэлмэн сумын уяач аймгийн алдарт Батчуулгын бас сөрөнгийн үйжүүлж байгаа. Ойдоо цогцлын Батчуулгын хурдан цоохор азар одоо айргийн 5 дээр гадарсан байна. 6 дээр одоо цаагаар яваад 5 дугаартай бор азар бол одоо энэ Увс аймгийн өндөр ангаас минь халзан хүүгийн гандамрын одоо бор азар байна. 7 дээр энэ хээр азар гадарсан. Хээр азар шууд хиний азар байлаа да. Шарч нүдэ. За өнгөний одоо 7 азар хээр азар гоо. За энэ Чипагийн Баттуурчин хээр азар гоо шарч нүдэ. Сувдан хээр гэдэг азар. Энэ өдрийн хурдан азрын уралдааны одоо 6-гийн мөрөн дээр гадарсан байна. За өнгөний 3 азар таныг сайхан зэрэгсэж байгаа. Өнгөн дээр одоо энэ Хөвсгөл аймгийн Галзам аймгийн алдарт уяаж
нөгөө хиний билетээ одоо Эрдэнгийн ямар сайхны аймгийн ядрын Эрдэнгийн ямар сайхны уйжруулж байгаа Батнамын одоо хүрээ азаазраг энэ өдрийн урд нь азрагны уралдааныг одоо амг үзүүнээр гадарсан байна. За тэг 70 дугаартай Хөвсгөл аймгийн Арбул сумын Батцаахны Мичт маягийн хурдан бор азраг. За Хөвсгөлийн 2 азраг энэ өдрийн уралдааныг одоо хөтөлж байгаа харагдаж байна. Арийн 3 дээр Увс аймгийн Наран булаг сумын азраг. Наран булгийн одоо сумын алдарт байс Сүхбаатарын мөнх эрдний хурдан бор хээр азраг одоо Арийн 3 дээр 4 дээр Увс аймгийн Өндөр ангал сумын нөмөр хэдэлээ та бор азраг чинь. За бор азраг нэг Өндөр ангал бор азраг Лагуу сүрэнгийн бор азраг Айргийн 3 дээр, Айргийн 4 дээр. За Айргийн 5 дээр одоо энэ сая Завхан аймгийн бүсэд одоо айрагчид ирсэн одоо Хөвсгөл Завхан аймгийн Тэлмэн сумын аймгийн алдарт байж Бачуулууны баас сүрэнгийн хурдан Адсоохрид газар байна. Завхан аймгийн бүсийн уралдаанд 2 айраг төрүүлж 2 одоо айраг сүрүүлдэг байгаа. Завхан аймгийн Яруу сумын 100 жилийн төрөө манд төрүүлж байсан багш энэ бор азраг. За энэ өдрийн хурдан азрагны уралдааны Хөвсгөл аймгийн Арбул сумын аймгийн алдарт байж Батцаахны Мичт марлын үе урдан бор азраг хөтөлжээ. Монгол улсын татмандаа яаж Дамдаржагийн ононгийн оног нь Батцаахны Мичт марлын одоо бор азраг. За эхнээс нь одоо тайлбар явуучих. За мөн амг үзүүн дээр нь одоо 58 дугаартай Хөвсгөл аймгийн энэ Галт сумын аймгийн алдарт туяач Эрдэнгийн амар сайхны уйжруулж байгаа Батнамын хурдан халзан азраг амг үзүүн дээр. За 3 дээр одоо Наран булгийн сумын Сүхбаатарын мөнх эрдний хурдан бор хээр азраг 3 дээр 4 дээр 19 дугаартай энэ Увс аймгийн Өндөр ангал сумын алдарт байж Галуу тэрхэн Лагуу сүрэнгийн хурдан бор азраг Айргийн 4 дээр. За Завханы Тэлмний сумын алдарт байж Сүхбаатарын мөнх эрдний цоохор азраг энэ Завханы Тэлмний Бачуулууны баас сүрэнгийн хурдан уйжруулж байгаа. За Ойдол төслийн Бачуулууны бор азраг 5 дээр. За хүрээ энэ 6 дээр хүрээ азраг харуулаарай. Энэ нөгөө номер нь одоо хэд вэ та? 20 Увс аймгийн Өндөр ангал сумын Туулын нэмхүүгийн хүр азраг мөн энэ. Энэ нөгөө Бимбагийн даштайг уйжруулж байгаа Бимсрэнгийн дарийн маягийн хурдан хонгор зард азраг байна. Хүүхдийнхний өвөр нэг дэрвэд сайн харагдахгүй байна. За манай зураг энэ хээр азраганд орчиж орой. Чипагийн Баттөржийн хурдан хээр азраг 7 дээр гараад ирсэн байна. Энэ 80 дугаартай хүр азрагыг харуулаарай. 80 дугаартай хүр азраг бол одоо энэ Увс аймгийн Завхан сумын Нэмжөө эмгэгчлүүний хурдан хүр азраг байна. Дорнодын цагаан энэ одоо 80 унгаа адуу. За энэ хистерева энэ одоо Увс аймгийн Үлгэн сумын аймгийн алдарт бай Замын нэндийн хурдан буга азраг байна. Сүхбаатар аймгийн Наран сум Үлзэн мэндийн гандуулгын онгон за азраг байна. За хойшоо суугаарай. Арын азрагуудын цагаан харуулъя. За араас энэ хонгор азраг ороод ирж байгаа харагдаж байна. За түүний цагаан харуулъя 36 дугаартай хонгор азраг бол одоо энэ Хөвсгөл аймгийн Галт сумын Эрдэнгийн амар сайхны уйдж байгаа амар сайхны амар цайгийн хурдан хонгор азраг байна. За энэ хамгийн наагур яваа энэ 40 гэдэг нэ 48 дугаартай энэ Хөвсгөл 48 дугаартай энэ хараахан бүрт 45 дугаартай байна да 45 баруун төрөн сумын уяач инх баярын хурдан хээр азраг байна. За 45 дугаартай цөөний наагур өдөр халтар азрагыг ханыг харуулж тараа өгшөр 76 номертой энэ 76 номертой хүр азраг энэ Увс аймгийн Өндөр ангал сумын Монгол улсын алдарт байж Давын нэм бацхны унган Увс аймгийн Завхан сумын Алтайгийн буян тогтох хурдан хээр азраг гараад ирсэн байна. За энэ тэг 52 дугаартай хараа загнаа тогтоорой. Энэ тэг 52 дугаартай хараа азраг бол одоо энэ за энэ Увс аймгийн Хэрэгс сумын одоо Балжин нэмийн хурдан хараа азраг байна. За Хэрэгс сумын 100 жилүүд аргиж басан хараа азраг байна. За энэ арын азрагыг харуулаад тараа энэ хүрээ азраг. За энэ хүрээ азраг бол одоо энэ Дорнод аймгийн Цагаан сумын унганд энэ хүүхдийн нөмөрг байна. Увс аймгийн Өндөр ангал сумын за хүүхдийн нөмөр дэрвээ сайн харагддаг. За үргэлжлэн энэ арын гэлдэ азраг жоохон тоос нөмөрөөс харагдахгүй байна. За өнгөний хэдэн азраганд орчих. За энэ тэг 52 дугаартай Увс аймгийн Хэрэгс сумын Балжин нэмийн хурдан хараа азраг байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын гаралтай унгаа хатуу. За зөөл нь тогтоо араас нь одоо зарлаа явна. За энэ тэг 40 дугаартаас нь да. За хүүхдийн нөмөр харагдахгүй байна. За энэ урдаар нь тэг 5 дугаартай энэ одоо Увс аймгийн Өндөр ангал сумын алдарт байж Халзан хүүгийн гандан мөрийн хурдан бор азраг байна. Өвөр ангаа аймгийн Харар уран сумын одоо Хаян Хэрвэн гард магнагийн онгон одоо бор азраг байна. Өндөр ангал сумын 100 жилүүд Айргийн 5 турдсан бор азраг. За мөн давхар ягаар 100 ангал сумын 100 жилүүд Айргийн 3 турдж байсан бор азраг байна. За тэр цаагуур яваа тэг 76 дугаартай хээр азраг бол одоо энэ Увс аймгийн Завхан сумын аймгийн залуу яаж Алтайгийн буян тогтох хурдан хээр азраг байна. Монгол улсын алдарт байж Давын нэмийн Батцаахны онгон хээр азраг. За сум орнотгийн чанартай наадмтай 3 аяг зэрүүлдэг байгаа юм хурдан азраг. За түүний урдаар энэ цэгэр сэж нэмэлтээ 29 дугаартай хүр азраг байна. За энэ 29 дугаартай хүр азраг бол одоо энэ
Увс аймгийн өндөр хангас сумын аймгийн алдар туяа Түүлэн нэмхүүгийн ууч хурлуулсан Түүлэн гант төгсгийн хордог хүрээ азар байна. 2022 онд одоо ардын өслийн 100 жил Увс аймгийнхаа байр наадам соёл айргийн дөрөв турлаад 2019 онд Увс аймгийн хишин хурдад одоо даага айрагдж байсан хурдаг хүрээ азаргаа Түүлэн нэмхүү гэдэг яаж бол өндөр хангас сумд одоо олон сайхан хурдан хурцууд ууч хурлуулдаг юм хурдан уу цуутай яачаа. За цаагуурын 53 дугаартай энэ саар лазрыг харуулаарай. Энэ 53 дугаартай саар лазар бол одоо энэ Сүхбаатар аймгийн удам өгчд одоо энэ Сүхбаатар аймгийн гаралтай Увс аймгийн өндөр хангас сумын Батбаярын бүрэн сүрэнгийн саар лазар гомш өндөр хангас сумын 100 жилийн одоо айрыг байгаа ийм хурдан саар лазар байна. За урагшлаа тэр хээр азрыг харуулаарай 13 дугаартай хээр азар гамнуу да. За энэ 13 дахь хээр азар бол энэ Увс аймгийн өндөр хангас сумын энэ 10 дашийн даруй эзрийн үеж хөрлөж байгаа 10 дашийн одоо даруй эзрийн хурдан хээр азар байна. За өндөр хангас сумын 100 жилийн одоо өнгөрсөн 6 турдсан байх. Энэ хээр азар бол за 14 сумын наадамд 3 турдсан юм хээр азар байна. За тэр шар чэйж мэт эдгээр нэг дугаартай хүрээ азрыг харуулаарай. Тэр хээр азрыг харуулаарай. Энэ одоо хээр азар бол одоо энэ Увс аймгийн өндөр хангас сумын алдарт жаргалын нэмэлтийн хурдан сарт хээр азар азар байна. Өнгөрсөн жил одоо сумынхаа төрлийн нутгийнхаа 100 жилийн дамын хөзөнд хурдсан хээр азар байна. За тийг 37 тэр цаагаараа тэр цэг хараа зэргуудаас саар чэйж цэгэр чэйж нэмэлтийн саар азар байна. Тийг 37 дугаартай энэ нөгөө наран мул гүсмийн сумын ядар туяаж Сүхбаатарын мөнх хэрдний хурдан бор хээр азар байна. Орцоогийн баяр сахны унган азар гэж байна шүү. За урагчлаарай. За энэ тийг 80 дугаартай та Увс аймгийн захын сумын нэмжөөгийн бөчлөөний хөр азарж байгаа хөлн саарж байгаа харагдаж байна. За тийг 91 дугаартай та өндөр ханган лам жаргалын нэмэлтийн хурдан сарт хээр азар. За тийг 37 дугаартай хараа зэрэг энэ одоо наран булаг сумын Сүхбаатарын мөнх хэрдний хараа зэрэг. За урагшлаа. За өнгөний хэднээс гонд орчоо. За энэ тийг 72 дугаартай энэ одоо Увс аймгийн өндөр хангас сумын тогтоорой. За энэ хүрээ замдаар нэг тогтчих. За аймгийн алдарт Ванчин сүрэнгийн алтан гэрлээ үеж хөрлөж байгаа. Ванчин сүрэнгийн алтан гэрлийн сумын газрын хурдан хүрээ азар байна. Одоо ширээтэй дорн, жинстэй дормон тамгатай байсан. Хөлтэй жинстэй дормон тамгатай урд яган зэжнүүтэй хүрээ азар одоо 9-10 бүрэн дээр өгж байна. За 8 дээр өгж байгаа юм байна шүү. За урагшлаа. За энэ тийг 8 дугаартай энэ хар азрыг харуулаарай. Тийг 8 дугаартай. За энэ 68 дугаартай юм шүү. 68 дугаартай энэ Увс аймгийн завхуул сумын лам сүрэнгийн содвлгийн одоо хар азрыг юм байна. За эзэнгийн мэнд нөгөө нэг хөвсглийн хазаасар жоохон харагдсан байгаа харагдаж байна. За энэ өдрийн хурдан хангхийн хурдан зүүмэс хурдан хурдааны азарган насны өнгөн дээр одоо Завхуу аймгийн Тэлмэн сумын уяач Батчуулны баас сүрэнгийн хойж хөрлөж байгаа ойдоо төвслийн Батчуулны хурдан алт цоохор азар гэдэг энэ төр хурдан азарганы хурдааныг өнгөлж байна. За Завхуу аймгийн Бүсийн хурдаанд одоо 2 удаа яригдаад байгаа. За Завхуу аймгийн Яруу сумын 100 жилийн одоо түрүү манад турласан юм хонгор цоохор азар байна. За аман хөзөн дээр одоо хонгор азар бол одоо 51 дугаартай байна одоо. За энэ Увс аймгийн өндөр хангас сумын одоо хайсандаа мэмдүрч хурдан хонгор азар байна. Дорнын цагаа нэргүүн сайхны унган ийм хонгор азаргаа Увс аймгийн хэрэгсийн 100 жил өндөр хангаа зөв хангаан 100 жил цагаан архны 100 жил одоо айрагдаад байгаа хурдан хонгор азар. Энэ хурдан хурдааны азар насны хурдааны аман хөзөн дээр гадсан байна. За айргийн 3 тэр хүрээ азар жинстэй дормон тамгатай байна да. Энэ жинстэй дормон тамгатай чинь одоо Увс аймгийн өндөр хангас сумын аймгийн алдарт байж Бямбагийн Даштай байгийн хойж хөрлөж байгаа. Бямсрэнгийн Даримягийн хурдан хүрээ азар байна. Өндөр хангас сумын одоо сумрантын чанартай наад нэг төрөж 2 аман гүзэд байгаа хүрээ азар байна. За айргийн 3 л одоо 19 дугаартай одоо бор азар гаргаж байгаа шин тэр бор азарыг харуулаарай. 19 дугаартай бор азар бол одоо энэ Увс аймгийн өндөр хангас сумын алдарт байж Галаадрын лагуу сүрэнгийн хурдан бор азар байна. За зоолбор гэдэг одоо энэ одоо Увс аймгийн Тэсмийн аймгийн алдарт байж Жавын баян мөнхийн одоо унган адуу. За энэ тэр хурдан азрын хурдан айргийн 3 дараа ирсэн байна. За тэг 68 дугаартай энэ хараа азрыг харуулаарай. Тэг 68 дугаартай хараа азар бол одоо Увс аймгийн захуун сумын лам сүрэнгийн содвлгийн хурдан хараа азар байна. За завхны хойд үстэд төрүүлчээд ирсэн ийм азар байна. За Түүлэн аймгийн алдарт байж Түүлэн нэмхүүгийн үеж хөрлөж байгаа. За лам сүрэнгийн содвлгийн хурдан алтраа азар айргийн 4-ийн бүрэн дээр. За Увс аймгийн Үлгэн сумын аймгийн алдарт байж одоо замын дэндийн хурдан буган азар 5 дээр гад ирсэн байна. За даа 2015 онд одоо Увс аймгийн түүхт 90 жилийн ойгоор даа төрүүлж байсан. За Увс аймгийн Үлгэн сумын 60 жилийн одоо айргийн 3-д хурдж байсан сумын орнотын чанартай аймаг үсийн чанартай 20 гаруй айрыг төрөвтэй сумын орнотын чанартай нааданд одоо баруун Монголын бас олон том нааданд наригж ирүүлсэн ийм хурдан азаргаа. За жинстэй дөрвөн намагтай одоо энэ
Бимсрэнгийн дайрамгийн хурдан хүрээ азраг 6 дээр. За манай зургуулсан дуран тогтоодгоорой. За 7 дээр энэ увс Монгол улсын Тодманлаа яаж за Дамдажаг онгийн нунган за Хөвсгөл аймгийн ялд байж Бацаахны мичт марлын хурдан бороо азар 7 дээр явж байгаа юм байна шүү. За хээр азраг тэр. За 29 дугаартай энэ нөгөө өнөр ангаан одоо туулын нэмхүүгийн хүрээ азраг нь одоо 9 дээр орж байгаа харагдаж байна. За 13 дугаартай энэ 13 дугаартай бор хээр азраг Увс аймгийн өндөр ангаас өмнө бор хээр азраг байна. 10 нашин дээр үзрийн хурдан хээр азраг байна. За энэ нөгөө нэг аймгийн ялдарт байж Банчсүрэнгийн алтан гэрлийн хүү алтан гэрлийн сумын азрын хурдан хүрээ азраг байна. Тэг 72 дугаартай. За энэ нөгөө нэг өнгөлж уруулаад байсан Хөвсгөл аймгийн галт сумын аймгийн ялдарт байж Рэгзэнгийн амар сайхны үйлчилж байгаа Батнамын хурдан хүрээ азраг байна. За Цэрэнбатагийн Чимэд овоогийн Чимэд овоогийн унган намгатай байна уу? За ийм хүрээ азраг тэг урагшаа гараад. За энэ арын 3 зандар нэг хараа. За 65 дугаартай байна да. 45 юм уу? За энэ 45 дугаартай энэ хээр азраг байна да. Энэ бол баруун төрөн сумын одоо инх баярын хурдан хээр азраг байна. Увс аймгийн баяр надад амун хүчин дурлаа зүүн мөсийн надад харагдаж байсан. За хэрэгсмийн 100 жил одоо харагдаж байсан хурдан хээр азраг. За 11 2 багцаанд явж байгаа. За 76 дугаартай бор хээр азрагыг харуулдаг. Гараа энэ 76 дугаартай бор хээр азраг бол одоо энэ Увс аймгийн өндөр ангаас сумын Монгол улсын алдарт байж Дайвын нэмийн мэд захны унган. За Увс аймгийн завхуу сумын Алтайгийн мөн дөхтэй хурдан хээр азраг байна. За түүний хүртэл дээр ба тэр 37 дугаартай хээр азраг бол одоо энэ Орцайгийн Увс аймгийн Наран булсын Орцайгийн баяр сайхны унган сумын алдарт байж Наран булсын сумын Сүхбаатарын мөн хурдны хурдан бор хээр азраг урагшлаа. За урагшлээ. За манай өнгөний хэдэн азраг одоо холдож байгаа харагдаж байна. За бариа ороход одоо нэг 4-5 км хэрэг үлдсэн байх шиг харагдаж байна. За 10 зэнгийн мэд сайхны хурдан ууш хурдсан Батбарын хурдан хацаа азраг. За урагшлаар өнгөний хэдэн азраг холсолсон байна. За араас нь сайхан тайлбарлаа явна. За энэ нөгөө Алтан гэрлийн сумын батын одоо хурдан хүрээ азраг байна. За тийг 73 дугаартай мурцсан. Алтан гэрлийн сумын базрын хурдан хүрээ азраг байна. Энэ одоо Увс аймгийн өндөр ангаас өмнө Төөрөлийн цэн дуржийн унгаа адуу. За 11-12 багцаанд явж байна. За урагшлаа. За өнгөний хэдэн азраган дээр очиё. За ийхүү хангхийн хурд Увс аймгийн зүүн бүс урдан морилдын уралдааны Адуу сүргийн манда азраг одоо гарааны зурхаас одоо 10 км явцсан байхаа. За араас нь айлбар явнаа. За энэ тийг 13 дугаартай энэ Увс аймгийн өндөр ангаас өмнө 10 нашин дээр базрын хурдан хээр азраг байна. За Хөвсгөл аймгийн ялдарт байж Бацаахны мичт марлын хурдан бор азраг байна. За сая Хөвсгөлийн асгатын бүсэд нөмөр сумын бүсэд одоо айрчид саар зураг. За тогтоорой. Энэ саарлаа замдаар тогтоорой манай зурглаач. Ойрхон жоо зайтах яваарай. За энэ нөгөө нэг 53 дугаартай одоо энэ саарлаа зураг бол одоо энэ Увс аймгийн өндөр ангаас өмнө залуу яаж Батбарын Бүрүсрэнгийн хурдан саарлаа зураг байна. Өндөр ангаас өмнө 100 жилийн одоо өнгөрсөн жил айрагцсан хурдан азраг. Сумын наадмын 3 айрагддаг байгаа хурдан азраг. За урагшлаарай. За урагшлаа. За түүний урдаар одоо тэр тийг 20 дугаартай байна. Одоо тийг 20 дугаартай энэ Увс аймгийн өлгөөс өндөр ангаас сумын аймгийн ялдарт байж туулын нэмхүүгийн хурдан хүрээ азраг байна. За 2022 тогтоорой 2022 онд ардын улсын 101 жилээр одоо аймгийн баяр наадмын соёлын айргийн дөр төрж байсан туулын нэмхүүгийн хурдан хүрээ азраг. За урагшлаарай. За өнгөний хэдэн азраганд очно. За бариа ороход одоо нэг 4-5 км хэрэг үлдсэн байна. За ичрээд жинстэй дормон намгатай энэ одоо Бимсрэнгийн дайрамгийн хурдан зэв азраг нь 7-6 дээр явж байгаа харагдаж байна. За энэ ч одоо хэд нөмөртэй байлаа да. 68 нөмөртэй. Увс аймгийн завхуу сумын нөгөө нэг Ламсрэнгийн содулгийн хурдан хараад 5 дээр явж байгаа. За энэ дээр хурдан азраг нь Адуу сүргийн манд азрагны уралдааны завхуу аймгийн Хэлмэн сумын яаж нөгөө за энэ бүртгэл одоо за аймгийн алдарт байж Батчуулганы бааз сүрэн өөрчилж байгаа. Ойдол зүгслийн Батчуулганы одоо цоохор азраг энэ дээр урд азраг насны уралдааны хөдлөлөө. За завхуу аймгийн бүсийн уралдаанд одоо 2 айргийн сүрэлд байгаа. Завхуу аймгийн Яруу сумын зүүн жилдээ түрүү манад урдсан. Завхуу аймгийн Тэлмэн сумын ойдол зүгслийн Батчуулганы урдан азраг цоохор азраг энэ дээр урдан азрагны уралдааны хөтлөж байгаа бол амун хөцөн дээр нь Увс аймгийн үлгээс сумын аймгийн алдарт байж дэндвийн замын нэмдээ хурдан буган азраг байна. Увсын 90 жил дааг түрүү манад урдж байсан одоо Баруун Монголын бас нэгэн цуут хурдан хөлөгтэй одоо Баруун Монголд одоо олон наадам дарагч ширүүлсэн хурдан бугаа азраг амун хөзөн дээр өнгөрсөн жилд Увс аймгийн өлгөөс өмнө зохион байгуулсан аймгийн баруун мөсийн хурдан бортын уралдаанд айрагдж байсан хурдан ийм азраг. За айргийн 3 дээр нь одоо за Ламсрэнгийн хурдан өндөр ангаас өмнө Ламсрэнгийн хурдан буурлал Тагуус сүрэнгийн хурдан бор азраг байна. За энэ нөгөө Увс аймгийн
Овс аймгийн Тэссүмийн аймгийн алдарт бай Жавин Баямын унгаадуу. За Сүмөр тинаад доос олон нарийн ширүүлсэн ийм хурдан бараа заргаа. За түүний ар дээр одоо энэ Овс аймгийн өндөр ангаас энэ сумын алдарт яач хайсандан бимэд орж хурдан хонгор азар байна. Дорнодын цагаав нэрвийн сайхны унгаадуу. За өнгөрсөн жил одоо 100 хангаас өмнө 100 жилөө даригдаа цагаан архины сумын 100 жилөөдөөс аригдж байсан. За хэрэгсмийн 100 жилөөдөөс аригдж байсан баг шүү хонгор азрах. За Сүхбаатар аймгийн Дорнодын одоо цагаан уугийн одоо нэрвийн сайхны унгаадуу. За өнгөний цоогоор азандарны сайхан зэрэгцэд гэрээ. За энэ өдрийн хурдан азарганы уралдааныг за Завхан аймгийн Дэлмэн сувын яач аймгийн алдарт байж Батчуулууны маасан сүрэнгийн уйчрлж байгаа ойдөг цогцлын Батчуулууны хурдан ад цоогор гэдэг газар энэ өдрийн хурдан азарганыг хөтөлж байгаа бол за амуу хүзүүн дээр нь дэндийн одоо хурдан бугаан азар амуу хүзүүн дээр за хонгор азар ороод ирсэн хонгор азар нөгөө бимэд орж хонгор азар айргийн 3 дээр за лагуу сүрэнгийн бор азарганы айргийн 4 юм байна шүү. За энэ өдрийн хурдан азарганы уралдааны хөнгөн дээр Завхан аймгийн Дэлмэн сумын Батчуулууны бим баас сүрэнгийн уйчрлж байгаа ойдөг цогцлын Батчуулууны бор азарга за өнгөлж байна. За өнгөний 4 азарга арын азаргуудаас за 200 м хэрэг хос алжээ. За арын азарган дээр нэг суугуулж одоо за өнгөний 4 азаргаа дагаа орчих. За арын азаргууд хөрөхгүй байна да. За өнгөний 4 азаргаа даахгүй бол одоо барай тун ойрхон байна. За өнгөний 4 азаргаа дагаа орчих. За арын азаргууд өнгөний 4 азаргад хос алсан байна. За ийхүү Овс аймгийн өндөр хангаас өмнө зохион байгуулж байгаа хангхийн хурд зүүмс ордон мөрдөг уралдааны азарган насны уралдааныг Завхан аймгийн Дэлмэн сумын аймгийн алдарт байж Батчуулууны маасан сүрэнгийн уйж хурдлуулж байгаа. Ойдөг цогцлын Батчуулууны хурдан ад цоохор азаргын өнгөлж байгаа. За амун хүзүүн дээр одоо Овс аймгийн өндөр хангаас өмнө сумын алдарт байж Галуутрахад лагуу сүрэнгийн хурдан бор азарга амун хүзүүн дээр гардарсан байна. Овс аймгийн Тэссүмийн аймгийн алдарт байж Жавин Баямын унгаадуу. За алдад бор азаргын төл байх шүү. За бор азарга за айргийн 3 дээр нь одоо 51 дугаартай Овс аймгийн өндөр хангаас сумын за сумын алдарт байж хайсандаа мэмдэрч хонгор азарга айргийн 3 дээр гадарсан байна. За энэ одоо хэрэгсмийн 100 жил Зөв хангаас өмнө 100 жил цагаан архны өмнө 100 жил дайрагддаг хонгор азар айргийн 3 дээр за айргийн 4 дээр энэ бугн айргийн 4 дээр энэ бугаан азрыг харуулаарай. Овс аймгийн үлгээс өмнө аймгийн алдарт туяа замбын дэндээ хурдан бугаан азраг байна. За баруун Монголын одоо бас нэг нийтэр за хүүхэд нь одоо ташаараа онгаачлаа. За Овс аймгийн үлгээс өмнө аймгийн алдарт байж дэндвийн саран туяа гэж одоо өнгөрсөн жил 2024 оны Монгол улсын шилдэг байшаа шалгарсан дэндвийн саран туяа бугаан азраг одоо энэ өдрийн хурдан уралдаанд азраг бугаан азраг онж хурдалж байгаа харамстанд ташаараа онгаачлаа. Үзээрт одоо яаж шахах юм байгаа юм бол та. За саран туяач дэндүү уяач одоо сая Эрдэнэ Кап уралдаанд одоо хурдан бор үрэг одоо уралдуулчаад ирсэн. Өнгөрсөн жил одоо аймгийн 2 бүсэд төрүүлсэн хурдан бор үрэг Эрдэнэ Кап уралдаанд одоо дэндвийн саран туяа унаачтайгаа очиад уралдаад за өнгөн сайхан зарлуулсан 20 хэдэр орсон гэж байсан байх шүү. За энэ өдрийн хурдан азраг насны уралдааны айргийн 4 өдрөө Улс аймгийн үлгээс өмнө аймгийн алдарт замбын дэндээ хурдан бугаан азраг 2024 оны Монгол улсын шилдэг үеэс дэндвийн саран туяа гэдэг унаач одоо унж хурлаж байгаа ташуураа одоо харамстай унгаацсан. За үзүүр дээр яаж одоо очих юм бэ? За өнгөний азрагын сайхан харуулаарай. За өнгөн дээр Завхан аймгийн Дэлмэн сумын аймгийн алдарт байж Батчуулууны маасан зүрэнгээ уйчруулж байгаа ойдоо цогцлын Батчуулууны хурдан ад цоохор азраг энэ дөө хурдан уралдааны азрагны уралдааныг өнгөлж байгаа харагдаж байна. За бариа ороход одоо 1 км хэрэг үлдсэн. За амуу хүзүүн дээр нөгөө Овс аймгийн өндөр хангас сумын алдарт байж хайсандаа мэмдүүлж хурдан хонгор азраг амуу хүзүүн дээр за 19 дугаартай бор азраг бол одоо энэ Овс аймгийн өндөр хангас сумын одоо лагуу сүрэнгийн одоо хурдан бор азрага галуутрын лагуу сүрэнгийн хурдан бор азраг за Овс аймгийн Тэссүм аймгийн алдарт Жавин Баямын унгаадуу. За ханххийн хурдан морис одоо сайвар халтар морис борд уйштолын хамтолноос одоо зохион байгуулж буй одоо ханххийн хурдан одоо өнгөний азартай дагаа ороод одоо азар урах гэж байгаа юм шүү. За өнгөний азран дээр очоорой. За ханххийн хурдан зүүн бүс урдан морд дээр тий одоо төгөн дээр очин. За очоорой. За ханххийн хурдан зүүн бүс урдан морд дээр урдааны азрагны өнгөн дээр за Завхан аймгийн Дэлмэн сумын аймгийн алдарт туяаж Батчуулууны маасан зүрэнгээ уйчруулж байгаа ойдоо цогцлын Батчуулууны хурдан ад цоохор азраг одоо энэ өдрийн хурдан азрагны урдааныг мандаасаар одоо цурхаар орж ирж харагдж байгаа. За ингээд төгөн дээр очин наан зогсож байгаа. Цаагаараа яваад орчих. За энэ өдрийн хурдан азрагны уралдаанд Завхан аймгийн Дэлмэн сумын аймгийн алдарт байж Батчуулууны маасан зүрэнгээ уйчруулж байгаа ойдоо цогцлын Батчуулууны хурдан ад цоохор азраг одоо түрүү манад дурдж наадамжуулна баясгах. За амаг үзэн дээр нь одоо 51 дугаартай Овс аймгийн өндөр хангаас өмнө хайсандаа мэмдүрж хурдан хонгор азраг амаг үзэн дээр за айргийн 3-т одоо Овс аймгийн
Тагус өндөр хангасан тагус сүрэнгийн бор азарга айргийн 3 за Овс аймгийн үлгээс сумын аймгийн ядарт бай замын нүдийн хурдан алдарт бугуй азарга айргийн 4 турдлаа. За өнгөний 4 азарга бол одоо хол салжээ. Арын азаргуудаас хол салсан байна. За айргийн 5 6-гийн боорын дээр одоо Туулын нэмхүүгийн хүрээ азарга 6 4 байна уу да. За Туулын нэмхүү яаж чинь за 5 дор юм байна шүү. Овс аймгийн өндөр хангасан сумын аймгийн ядарт бай Туулын нэмхүүгийн хурдан хүрээ азарга энэ ардын өслийн 100 101 жилийн бод одоо аймгийн наадам соёол нэмхүү яаж чинь хүрээ азарга мөн биз дээ тий. За хүрээ ардын өслийн 100 101 жил Овс аймгийн наадамд соёол найргийн 4 төрөлж байсан. Туулын нэмхүү яаж чинь хүрээ азарга за цаагуурын саарлаас дайруулаа. За 53 дугаартай Овс аймгийн өндөр хангасан сумын Батбарын бүрэн сарын урд саарлаа зэрэг 5 6-гийн бүрэн дээр болоо. За аль нь 6 дээр аль нь гიშгсэн юм бол доо. За төв зөв талдаа Туулын нэмхүүгийн хүр азар төв зөв талаараа орсон. За 23 дугаартай Ширээд жинстэй дурман намгатай Бимбагийн даштай байгийн хурд нь хүр азар байна. За тэг 68 дугаартай энэ Овс аймгийн Завхан сумын Тагус сүрэнгийн содолгийн хурдан хараа азар 7 дээр 8 дээр одоо Чипагийн Батторчийн хурд нь хээр азар. За 9 дээр 37 дугаартай Орсогийн баяр сайхны унган Сүгатрийн мөнхөрдний унган Сүгатрийн мөнхөрдний хурд нь хээр азар байна. За 15 дугаартай энэ за харах нөө бүтгэл байхгүй байна. За энэ 3 дугаартай Овс аймгийн Завхан сумын Самнангийн бум баярын хурдан хонгор азарга за 11 турдж байгаа харагдаж байна. За энэ нөгөө нэг Овс аймгийн өндөр хангасан минь одоо хос загсан намгатай хүрээ азар горж харагдаж байна. Энэ хүүхдийн нөмөр унтсан байна. За 13 дээр одоо хонгор азар тий 33 дугаартай хонгор азар 13 дугаартай борхи Овс аймгийн өндөр хангасан Ардан дашин дарь базрын хурдан хээр азарга орж байгаа харагдаж байна. За Хөсгөл аймгийн ялдаж Бацахны Мичтмарлын хурдан бор азарга за Алтан гэрлийн Сумья базрын хурдан хүрээ азарга за 12 дугаарт энэ Овс аймгийн өндөр хангасан Сумья ялдаж байж Алцангийн бүрүүд башийн Пүрэв сүрэнгийн хурдан хүрээ азарга за 15 6-гийн бууранд орж байгаа харагдаж байна. За ийхүү Овс аймгийн өндөр хангасан зохион байгуулж ханхгийн хурд аймгийн зүүн мэсийн хурдан мөрдийн уралдааны Адуун сүргийн манлай азарга одоо Бүлэнгү сайхан уралдаж барайны 6-д орлоо. За энэ тэг 21 дугаартай байна уу да. Энэ тэг 21 дугаартай Овс аймгийн өндөр хангасан Чипагийн Батторчийн хурдан хээр азарга өнгө сайхан зарлуулсан да. За Хөсгөл аймгийн ядарт байж Галцсан аймгийн ядарт байж Иргэзэнгийн амар сайхны хурдан харлаа за тэр очиж байгаа харагдаж байна. За өнгөн сайхан зарлуулсан. За тэг 80 дугаартай Овс аймгийн Завхан сумын Нэмжойн мөхчлөөний хурдан хүрээ азарга за 16 7-гийн бууранд орж байгаа харагдаж байна. За ийхүү ханхгийн хурд Овс аймгийн зүүн мэсийн хурдан мөрдийн уралдааны Адуун сүргийн манд азаргнаас барайнд орлоо. За манай жолооч байсан. Арги хашаан юм л. За яваа. Одоо энэ хүмүүс одоо энэ гарч. За ханхгийн урд Овс аймгийн зүүн мэсийн хурдан мөрдөө Адуун сүргийн манлай азарганд за барайнд орсон Завхан аймгийн тэлнээс азарга төрүүлсэн. Уяач наа нөлөө. За цаагаар очиж ярилцчих. За баяр хүргье танд үзэгч олонд өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За нөгөө Завхан аймгийн тэлэн сумын Бочулууны Баасан сүрэн гэдэг аймгийн алдартай байж. За энэ жилийнхаа анхныхаа наадам дэрж урлалаа. Сайхан төрүүллээ. За энэ удам мөшөөдөө хаанах азарга байна? Өөр унгаа доо. За их тал нь Монгол улсын алдартай байж тод анзгийн эзэн Цэрэндэржийн мөнх үеийг ахын унгаа доо. За эцэг тал нь Монгол улсын алдартай байж энэ шин Ганбатын унган манаас өмнө бэлгэжсэн тамгын өрн гэдэг газрын төлөө. Завхны бүсүүдэд харагдчихсан ямар бүсүүдэд харагдаж байна? Завхны бүс тэгшөөд ингээд өнөөдөртөө 3 дахь төрүүлээд 6 харагдсан байна. Тий. За энэ Яруу сумын 100 жилд бас төрүүлсэн байх тийм ээ? Сумын 100 жил өнгөрсөн жил төрүүлсэн Завхан аймгийнхаа баяр наадамд харагдсан. Баянтис сумын 100 жилд аман үзүүлсэн өнгөрсөн жил. Аймгийнхаа шилдэг азар хөссөн өнгөрсөн жилээ.
Тий. За ингээд нийт наадамч олондоо өндөр ангаачуудаа сайхан наадаараа сайхан наадам зохион байгуул тийм ээ баярлалаа гэж хэлье. За та олон наадмаас сайхан хайр төрөг хүртээрээ тандаа дахин амжилт хүсье. Баярлалаа. За амаг хүчний азраг. Амаг хүчний хонгор азраг орсон уу? За сайн байна уу? За үзэгч олонд өөрийгөө сайхан танилцуулаад. Ундрангаас сумаа адралж бямдарч идэх юм байна. Хонгор азраг амаг хүчинд орсон. Тэглээ. За энэ удам өчлөлтөд ямар адуу? Энд орон цагаа нэргүй сайхан гэдэг нь унгаа одоо. Сая завхны баруун бүс дайгдаад байсан. За урд өмнө бас нөгөө цагаархны 100 жил хэрэгсэн 100 жил дайрагчсан. Тэгсэн. 100 нөдлөө аман гүтөөцсөн. Тиймэрхүү амжилттай. Сум ордоос нэлээд дайрсан. За өнөөдрийн уралдаанд бас сайхан аман хүчтэй. За төрөлх нутагтай зохион байгуулагч аймгийнхаа зүүн бусдаас азаргаа хэрэгдууллаа. Тэгээд сумынхаа наадамч олондоо бас баярын мэдээлэл өгч байна. Нутгийн зан олондоо энэ өдрийн минийг дэвшүүлээ. Тэгээд бүгдээр нэрвүүлэг сайн сайхан өгсөй та. За баяр үгээ танд олон сайхан наадам сайрыг төрөг болтгоо. За баярлалаа. За айргийн 3-аар бор азар горсон. За үзэгч олон сайхан өөрийгөө танилцуулаад морныхаа удам өчлийн талаар сайхан. За баяр сайхан болж байна. Миний бор азрыг хангахөө шинэ унгаа дуу. Нутаг ханхын унгаа дуу. Туран гаралтай. Энэ ашрамд дүүгээс авсан юм сарын. Өөрийгөө сайхан танилцуулах уу? Би галадрахыг хангасрын. Тийм сумаа алдарт биш. Урд өмнөдөө яаж уралдаж вэ? Урд өмнө суманд нэг 2 аман үзүү. Нэг төрөв. Тэгээд жижиг баярууд орж ирсэн юм уу? Нодлон 100 жилдээ хүүхд нууцсан. Өндөр ангаас өмнө 100 жил. Тий, өндөр ангаа сумдаа. Жавын баямын унгаа дуугсан уу? Тий. Аймаг алдарт байж. Тий. Сая нурмлын бүс дайрагч ирсэн. Говийн бүс. Говийн бүс. Завхай аймгийн говийн бүс. Тий, Завхай бүс дайрагч ирсэн. За одоо өнөөдрийн төрлийн нутгийнхаа зохион байгуулагч бүсийн уралдаандаас азаргаа харагдууллаа. Тэгээд наадамч олондоо бас мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? Одоо ингээд нар хурд сайхан төгшөрсөн. Сайхан баярын нээлт сайхан болж байна. За баяр үгээ танд олон наадмаас хайр төрөг болтгоо гэж хүсээрээ. За морны цагаан босоог ямар мөнгө дэвэх болтгоо. Та бас ажлын амжилт хүсээрээ. За баярлалаа. За Увс аймгийн Нөлөөс сумын аймгийн алдарт байж замын дэнд хурдан буга азаргаа харагдууллаа. За үзэж олонд сайхан. За баярлалаа. Өнөөдөр энэ Увс аймгийнхаа зүүн мөсийг хийж байгаа энэ өндөр ангаачудаа баярын мэнд хүргэе. Өнөөдөр сайхан дулаахан сайхан өдөр болж байна. Тэгээд өнөөдрийн баярт буган маань айргийн дөрөөр давхиж ирсэн маш их баяртай байна. За дааг одоо Увсын 100 жилд 90 жилд одоо түрүү манай торлжсэн. Одоо өдгөө Увсын 100 жил өгч байна. За буга азар одоо Увсынхаа 100 жил тооцоо өргөх байх. За уяас ойлоо сайхан өвтэйхэн байгаа юм байна. За өнөөдрийн ханхгийн хурд зүүн мэс хурд мөрлөө азар сайхан харагдууллаа. Тэгээд тандаас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас миний буган азар сая мянгадын зүүн мэсийн уралдаанд бас 8-аар давхиад ирсэн. Тэгээд энэ давхруугаар ирээд харагдсан. Тэгээд өнөөдрийн баяр хийж байгаа ханхгийн энэ юуны өндөр ангаачудаа бүгдэнд нь баярын мэнд хүргэё. Энэ дахин хэлж. Өөрөө бас сая Эрдэнэ каптаас уралдаж аваад ирсэн үү? Тийм сая Эрдэнэ капт нэг шүтлнүүрээ тэгээ яваад уралдаад бас сайхан өнгөнд дурлж байгаа тэгээ жоохон суугаад тавуурхан ирсэн. Эрдэнэ капт уралдаж ирээ. Тэгээд өнөөдөр одоо энэ баярт тэгээд уралдаж байгаамаа. За айргийн хашин дэж байгаараа. Сарантайс хэлсэн. За айргийн тавдад саар лазар гарсан. За үзэгч олонд өөрийгөө танилцуулахгүй юу? Наадамч олонд. За баярлалаа. Намайг Батбаярын профессор гэдэг залуу хийж байгаамаа. Увс аймгийн өндөр ангаас. Тий, өндөр ангаас юм. За саар лазар одоо удам өшөл ямар азар вэ? Экватор тал ядуу. Тий, манай нагцах бэлгэнд төгс юм аа. Тугаа гэж хүн тий. Нийслэлийн гарч нь болохоор нийслэлийн алдартай зөөрөгт гэж хүний унгаад. За урд өмнө бас яаж уралдаж вэ? Урд өмнө өнгөрсөн жил сумын 23 онд өндөр ангаас сумын баярт харигдсан. Баруун дурын сумын баярт харигдээд өнгөрсөн жил баруун дурын сумын баярт харигдчих юунд 100 жилд айргийн 3-аар төгс өндөр ангаас сумын. Тий. Тэгээд энэ жилийн анхны үе да. За баяр үгээд тий төрлийн нутгийнхаа одоо зохион байгуулж ханхгийн урдаас азар харагдууллаа. Тэгээд бас танд баяр үгээ олон наадмаас хайрыг төрөх болтугай гэж хүсээрэй. За баярлалаа. Та бүхэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За